эзэн Чингис хааны гээсний 855 жилийн гой Монгол бахарх левидрийг тохиолдуулан Монгол улсын төрийн дэшеэмэл тэрэг үнзэргийн одон Чингис хаан одон гардуулах ёслолыг нээж Монгол улсын ерөнхийлөг шалт магийн баттулга үг хэлнэ. Монголчуудаа эрхэм зочдоо Монгол бидний дундаас төрсэн агуу суут хүн та бидний бахархал омогшлын дээд эзэн бог Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн ой Монгол бахархлын өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Эрдэмтэд түүхчдийн тогтоосны дагуу бэлгийн тооллын 3 дугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ бэлэгт сайн өдөр хожимын авууга удирдагч Тэмүүжин Тэнгэрийн бошгыг илтгэн баруун гартаа шагаан чинээ нүж атхан мэндэлсэн байна. Олон 10 жилийн турш дагууд улсын коммунист тоталитар дэглэмд нухчуулан байхдаа монголчууд их хаанаараа омогшин мэлмий гисэн өдөрт нь соёрхол өрөх байдгаа байгуулсан гавьяаг нь дурсах ирэхгүй тийм өдрүүд байлаа, тийм жилүүд байлаа. Ердөө 5 жилийн өмнөөс бүх нийтээрээ энэ баярыг тэмдэглэхдээ баярын өдөртөө болсон юм байна. Энэ өдөр Монгол улсын иргэд төдийгүй дэлхийд даяар дархан суурьсан монгол угсаатнууд бүгд баярлан багтаж байгаа. Биднийг их хааны алдар нэр суу бэлэг сүр сүлд алд бие бус ахуй Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм а. Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно. Дэлхийн олон нийтэд Чингис богдын суу бэлгийг хүлээн зөвшөөрдөг юм а. Тийм ч учраас Америкийн Вашингтон Пост сонин 1995 онд дэлхийн мянганы үнээр эзэн Чингис хааныг мань тодруулсан билээ. Чингис хаан бол ертөнцийн явдлыг эрт таньж амьдралын мөн чанар утга учирыг энгүүнээр номлодог суу бэлэгтэн байлаа. Тэрээр хоосон тансаглал ихэрхлийг жигшин үздэг, өчүүхэнд шунхаа ховддоггүй, харин даруй хэлбарыг эрхэмлэн элбэг тансгийг няцааж аривч жирийн байдлыг дагах ард иргэдэ нялх хүүхэд мэт инхрийлэн эрдэмтэн мэрэгдийг ах дүү шигээ дитгэн дэмжиж юу ч хийсэн санаа нэгтэй харилцсан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл байхыг сурган номлох төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн хэрэгжүүлсэн өдөртөгч байсан. Их хаан атлаа малчин, үхэрчин, адуучин лугаа адил хувцлаж, ижил хоолдог, ард олныхаа адил энгүүн амьдралыг дээдэлдэг ийм өдөртөгч байлаа. 855 жилийн өмнө төрсөн хүн гэхэд 21-р зууны түгээмэл сурталыг үйл ажиллагаандаа эвшүүлчихсэн өдөртөгч бол дэлхийд цорын ганц Чингис хаан байлаа. Үндэснийхээ түүх уламжлалыг сайтар мэддэг их өдөртөгчийн хуваар Чингис хаан бээр санвал манай шаниу нарын улсаас хойш 1000 жил 100 үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их үүрэг хүнд болсон учраас би засаглалыг дэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвэ гэж эмээмүү хэмээн айлдж байжээ. Еврей Азийг дамнасан их гүрний эзэн хааны суурнаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг. Гэтэл өнөөгийн улс төрчид төрийн алба хашиж яваа хүмүүсийн олонх нь ямархуу байдалтай, ямархуу сэтгэлтэй байгаа билээ. Төрийн өндөр албан тушаалд очсоныгоо ихэд санаж үндсэн хуулиар нийтийн өмч болохыг зарлан тунгагласан баялагаас хумслан тансагдлалд умбан бялуурч байгаа өчүүхэн сэтгэлд улс төрчид Тэнгэрийн бошиг буухыг урьдчилан тогоосон Чингис хааны бэлэгвэ. Төр хүмээгч нь ард өмнөө жаргахын тулд оршдог болохыг их хаантан сургаж байлаа. Чингис хаан нэгэнтээ Алтай нурууны орчинд буудалж ахуйдаа миний мэрэгэн харваач цэрэг дайчид маань ойн нарс мэт жигдрэн núгэлтээд хатад бэрс бүсгүй чүлийн маань хазар сарнаа мэт улаа бутраад л байх юм аа. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангтан санах нь эднийхээ аманд нь амттныг хүлхүүлж биеийг нь алтан саад хороор өвч чимж эдэндээ харгам сайн аргамаг хүлэглүүлж эднийг усны тунгалгаас ундлуулж мал сүргийг нь соргог сэрүүн бэлчээрт идээжлүүлж их замаар урагшлахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс сөрдгөр үзүүр зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болоо хэмээн алдсан Монгол төрийн мөнхийн бодлого юм аа. Ард иргэдээ Монгол бахархлын энэ өдөр
та бид эзэн Чингис хааныхаа бэлэг сургаалыг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэтгэл сэтлийг нь олдог байх учиртай ийм өдөр юм аа. Их хаантан гавьяатныг зүй ёсоор шагнаж, дээдлэх, гэмтэнд зохих шийтгэлийг нь оноохыг төрийн чухал үүргийн нэг хэмээн үздэг байсан билээ. Өнөөдөр уламжлал ёсоор Чингис хааны одонг Монгол түмний дундаас тодрон гарсан авьяас бэлэгтэн гавьяа зүтгэлтэнд олох учиртай ийм өдөр юм аа. Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн ойд соёрхол дэвшүүлэх энэ өдөр Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошоо медальтан найдвар алдаж үзээгүй хэмээн олондоо үнэлэгдсэн Найдангийн Төвшин баярт Чингис хааны одон гардуулахаар шийдвэрлэлээ. Хүлээн авна уу? Спортын салбарынхнаас Найдангийн Төвшин баярт анхлан энэ хүндэт шагналыг олгож байгаа юм аа. Монголчуудын эв эвдэрч сэтгэл санаа булангартан түгшүүр бухимдал боглон байсан хар өдрүүдийг олимпийн анхны аварга төрсөн гарсан баярт мэдээ хэрхэн гэрэлтүүлж, эвлэлдүүлэн нэгдүүлж, баясхан хөөргөж байсныг Монгол түмэн мартах учиргүй ийм өдөр юм аа. Найдангийн Төвшин баяр бол нийт монголчуудын эх оронч үзлийг бадрааж, үндэстнээ дээдлэх сэтгэлийг ориглуулан бадраасан ийм гавьяатан билээ. Төвшин баяр нь шаргуу хөдөлмөр зүтгэлийн эзэн төдийгүй ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чанд ухамсарлаж хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэхийн жишгийг боддоор харуулж амжилтын ориглыг байнга дээшлүүлэн өргөж байхын үн цэнийг илтгэн харуулсан Монгол сод тамирчин билээ. Төвшин баярт Чингис хааны ордон гардуулахдаа би төрийн албан хаагчид, улс төрчид, хууль тогтоогчдыг түн шиг эрхэлсэн ажилдаа гаргуун байж төр төмнийхөө өмнө гавьяа байгуулах сэтлийг тээж яваасаа хэмээн хүсэж байна. Хүлээн авна уу? Улс төрчид төрийн албан тушаал хассан он дараалал, эренбэрэ бус ард түмнийхээ өмнө хийсэн ажил байгуулсан гавьяагаар их хааны нэрэмжийн шагналыг хүртдэг байгаасаа хэмээн би уриалж байна. Авилгалтай тэмцэх үүрэгт нь ажиллаа хийсэн шиг хийдэг, хууль тогтоох байгууллагад сонгогдсон хуулиа боловсруулсан шиг боловсруулж, баталсан шиг баталдаг, засгийн газрыг удирдах байгаа ерөнхий сайд нь сайд шиг байх ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж гүйцэн биелүүлж байгаагийн илрэл байгаасаа гэж мөн хүсэж байна. Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүнийг төмөн олон гавьяатан хэмээн үнэлдэг агаад тийм хүмүүст их хааны нэрэмжид шагналд нээлттэй байх нь дамжиггүй. Монгол бидний үеийн үед дээдлэх шүтэн эзэн богд Чингис хаан минь таныхаа суу бэлэгт бишрэн мөргөё. Таны минь сүр сүлд хэмэр лундаа Монгол биднийг үргэлж мөнхөд ивэн гэдэгт гүнээ итгэж байна. Монгол улс ашид оршиж мөнх тэнгэр биднийг ивэгэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяа тамирчин Найдангийн Төвшин баярыг Монгол улсын төрийн дэшеэл тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгийг уншиж сонирдуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн зорилго 2017 оны 11-р сарын 15-ны өдөр дугаар 60 Төрийн ордон Улаанбаатар хот Найдангийн Төвшин баярыг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь тулгар төрийн 2226 жил их эзэн Чингис хаан Мендэсний 855 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол улсаас Олимпийн наадмын анхны алтан медаль хүртэж спортын түүхэнд гарамгай амжилтыг гарган Монгол хүний чадал ухаан, төвчээр хатуужлын гайхамшигыг дэлхийд дахинад уурсгаж спортоор дамжуулан залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ард түмнийхээ эв нэгдэл, цог хиймрийг сэргээ мандуулж улс үндэстнийхээ өмнө бахархан гавьяа байгуулсныг нь өндрөөр үнэлж 2008 оны бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотноо болсон зуны олимпийн 29-р наадамд жудо бүхий төрлөөр хасах 100 кг хэмжээнд алтан медаль, 2012 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн улсын нийслэл Лондон хотноо болсон зуны олимпийн 30-р наадмын жудо бүхий хасах 100 кг хэмжээнд мөнгөн медаль, 2017 онд
Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэмэх 100 кг хэмжээнд хүрэл медаль, 2015 онд бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2014 онд бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотноо болсон Азийн наадмын алтан медаль, 2014 онд бүгд найрамдах Солонгос улсын Чежу хотноо болсон Аз тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальд жудо бүхийн тамирчин, үндэсний бүхийн Монгол улсын Заан, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Найдангийн Төвшин баярыг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнасвай. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Гавьяат тамирчин Найдангийн Төвшин баярт төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одон гардуулна. Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Гавьяат тамирчин Найдангийн Төвшин баяр үг хэлнэ. Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Монгол улсын их хурлын дарга, эрхэм хүндэт Монгол улсын ерөнхий сайдаа, Чингис хаан одонд эрхмүүдээ, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт, эрдэмтэн мэргэд Монголын сор улсын хүмүүс, хайрлж хүндэтгэж явдаг ахмадууд, багш, зочид төлөөлөгчдөө, Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс нийт монголчуудаа эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн нэвшүүлье. Та бүхэн минь сайхан үйлжиж байна уу? Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн төрийн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна. Миний өдий зэрэгтэй яваан өсөж бойдсон өв тэгш Монгол ахуй, зан заншил, соёл, ижээ аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш цаяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс багтам түүхтэй өвг дээдсийн минь буян заяа, түмэн олонний минь хүлээлгсэн итгэл найдлыг дагуулan ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм а. Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой тэр зорилгын төлөө тууштай шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддог. Их орон Монгол хүнээрээ бахархаарай. Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой. Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. Монголоо гэсэн сэтгэлийг хойч үр хүүхдтэй өвлүүлэн үлдээх нь бидний үр гэж ойлгож байна. Миний бие цаашд өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил цэцгэлтийн төлөө чармаан зүтгэх болно. Агуу их төрийн минь сүлд өнөд ивэж, төрийн нуруу төвшин, түмэн олны минь заяа өөдөө байгээ. Та бүхэндээ баярлалаа. Монгол түмэндээ баярлалаа. Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонд Монгол улсын төрийн шагналтай Бямсрангийн шарвын хөгжим, Монгол улсын соёлын гавь ятгэлтэн загдын түмэн жаргалын шүлэг Монголын тал нутаг, Монгол улсын консерваторийн симфони найрал хөгжимдөж
дулаашин ангийн оюутан сурагчид уулан удирдаач Монгол улсын урлагийн гав яс сэтгэлтэн чулууны Чимбат.